гэвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан мэдээгээр Монгол улс цэргийн өвчний дарамт өндөртэй 30 улсын нэг гэж одоо бүртгэгдсэн байгаа. Тийм учраас бид нэр энэ өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр улс орон даяараа анхаарал хандуулах ёстой. За энэ дээр нэгдүгээр болохоор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт хамтын ажиллагаа, ахан болон лавлгаа шат хамтын ажиллагаа. За түүнээс гадна эрүүл мэндийн салбарын бус салбарынхантай хамтын ажиллагааг их үр дүнтэй байлгах шаардлагатай. За гуравдугаарт нь болохоор сөрийн өвчнөөр өвчлөж байгаа хүмүүсүүдийг харахад амьдралын боломжос харьцангуй тааруу тийм хүмүүс байдаг. Нийгмийн даатгалаа одоо 5 жилээр эрүүл мэндийн даатгалаа бөглөөгүй тийм тохиолдол байдаг. Энэ тохиолдолд эмчит хандах, эмнэлэгт хандахад бас эрсдэлтэй гэж боддог. Тэгэхээр энэ талаар нэгдүгээр болохоор эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нь төлөх тал дээр хувь хүн өөрөө анхаарах, мөн бас одоо бусад байгууллагууд бас анхаарах. Түүнээс гадна сөрийн өвчний эмчилгээ бол одоо үн төлбөргүй, онцлогоо эмчилгээ үн төлбөргүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгээд түүнээс гадна дараагийн нэг анхаарах зүйл бол сөрийн өвчин бол эдгэрдэг өвчин. Эдгэрдэг өвчин учраас эмээ уугаад яг эмээ тасалдахгүй байхад эмчлэгдэх бүрэн боломжтой. Түүний дараа нэг анхаарах зүйл бол сөрийн өвчнөр өвчлсөн хүнийг ялгарлан гадуурх, ажилд нь авахгүй байх гэх зэрэгээр тийм асуудлууд гардаг. Сөрийн өвчтэй хүн эмээ уугаад эхэлсэний дараагаар одоо халдваргүй болж байгаа. Энэ тал дээр бид хүн анхаарч аливаа нэгэн ялгарлан гадуурхалтыг тасан зогсоох ёстой. За дараагийн нэг зүйл нь болохоор дунд сургуулиуд ч бай, одоо их дээд сургуулиуд өвлийн цагаар агаар муутай орчинд хүүхдүүд олноороо хичээллэх тийм тохиол гардаг. Тийм учраас агаар оруулах, нарны гэрэл тусгал сайтай тийм өрөө танхиг бүрдүүлэх тал дээр анхаарал хандуулах зүйтэй. Энэ болохоор маш их одоо чухал өвчнөөс сэргийлэх, өрсөн сэргийлэхэд чухал үр дүнтэй аргуудын нэг байдаг. Тэгээд түүний дараагийн ээлжинд сөрийн өвчнийг илрүүлэх онцлох тал дээр бүх одоо улс орон даяараа хамтарч ажиллана. Энэ тал дээр одоо илүү цагаар ажиллаж байгаа эмч мэргэжлүүдэд илүү цагийн мөнгө хөлсийг нь бодож өгөх, илрүүлэг үзлэгт бүх одоо ялангуяа тэр бай хүн амыг хамруулах, за хурц үйлчлэхэд бэрхшээлтэй хүн ам яг одоо сөрийн өвчний илрүүлэг шинжилгэхэд хамруулах, иргэд өөрсдөө бас сайн дураараа ирж эмчилгээ үйлчлэгэнд хамрагдах зэргийг бид бүхэн одоо улам дэмжин ажиллах болно. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг бүх талаар одоо сөрийн өвчний илрүүлэг, тэмцэх, сэргийлэхэд одоо дуу хоолой нэгтэйгээр хамтран ажиллацгаая гэж та бүхнийг уриалж байна. Өнөөдөр сөрөөтэй тэмцэх одоо дэлхийн өдрийн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулагдж байгаа нэг болох шийдвэр гаргагчдын зөвлөгөөнийг бид өхөн зохион байгуулж байна. За эрүүл мэндийн яам, халдвар төвчин судлалын үндэсний төв болоод нийслэлийн эрүүл мэндийн газар, за Монголын сөрөөтэй тэмцэх нийгэмлэг одоо хамтран үндэсний хэмжээнд нийслэлд болон хөвсгөлд зэрэгцээ ийм хоёр үйл ажиллагааг цахимаар болон танхимаар ингэж зохион байгуулж байна. За энэ жилийн тухайд сөрөөтэй тэмцэх өдрийн ураа бол сөрөөгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх буюу бүхий л төвшөнд одоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээ, хамтран ажиллая гэсэн юмэр ойлгоёг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байгаа. За хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэдэгт зөвхөн шийдвэр гаргагчид биш, мөн түнчлэн бодлого боловсруулагчид, за шийдвэр гаргагчид, за эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, мөн ард иргэд өөрсдөө бас өөрсдийнхөө эрүүл мэндэд хэрхэн яаж хөрөнгө оруулах вэ гэдэг асуудлуудыг хөндөж тавьж байгаа ийм онцлогтой байна. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн сөрөөгийн танил судалгааны албанаас сөрөөгийн одоо танилтыг тогтмол одоо хийж тайлан мэдээг гаргаж ингэж хямж явдаг. За жил тутам 3000-аас 4000 орчим сөрөөгийн тохиолдлууд одоо бүртгэгддэг. За 2000 орчим хүн одоо сөрөөгийн эмчилгээг хийлгэж байна. За нийт одоо бүртгэгдэж байгаа тохиолдлын 10 орчим хувь, 12%-ыг одоо хүүхдийн сөрөө эзэлдэг. За сөрөөгийн шалтгаанд нь асууралт бол Монгол улсын хэмжээнд 200 гаруй байдаг. За 2021 оны тухайд сөрөөгийн илрүүлэлт буурсантай холбоотойгоор бас насварсан одоо хүний тоо 197 болж одоо ингэж буурсан харагдаж байгаа. Тэгэхээр сөрөөгийн тусламж үйлчилгээ сүүлийн одоо 2-оос 3 жилд коронавирус цар тахлаар шалтгаалаад маш их одоо доголдлууд үүссэн. Дан ганц сөрөөгийн тусламж үйлчилгээ гэлтгүй эрүүл мэндийн салбарын бүхий л одоо хэсэгт одоо бид бүхний одоо ерөөсөө тулгамж одоо юу гэдгийг төсөөлөөгүй олон бэрхшээл сорилтууд тулгарсан. За сөрөөгийн тусламж үйлчилгээний тасралтгүй тогтвортой байдлыг
одоо хангах чиглэлээр олон ажлууд хийгдэж байна. За энэ жилийн хүрээнд Сүрээтэй тэмцэх өдрийг зөвхөн 3 сарын 24-нд одоо ингээд тэмдэглээд өнгөрөхөөсөө илүү сарын турш одоо энийг зарлаж олон нийтэд одоо зөв мэдлэг мэдээллийг түгээх, эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, сүрээ бол амьсгалын замын халдварт өвчин. Гэхдээ эмчилгээгээ тууштай сайн хийвэл идэгдэгэ гэсэн энэ асуудлыг бас нэлээдээ одоо ойлгуулахаар ингэж олон төрлийн үйл ажиллагаа төлөвлөсөн байгаа. Сүрээ өвчний жижигхэн шинж тэмдэг илэрлээ гэхэд яаралтай үзүүл жимжлэгийн тусламж үйлчилгээг авахгүйгээр өндрүүлдэг. Сүрээ өвчнөд байгаагаа халдварлах эрсдэлтэй сүрээ өвчнөд болсныг нуудаг. Нөгөө тийм сүрээ өвчнөд болцсон байна гэж сонссныг нөгөө хэсэг нь болохоор гадуурхдаг. Ийм хандлага нийгмийн дунд байгаа болохоор нийгмийн дундх сүрээ өвчний талаар маш зөв хандлага бүрдүүлэх зөв мэдээллийг, бодиттой мэдээллийг, оновчтой мэдээллийг нь хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ сошиал орчинтой хамтраад бүгдээрээ бас сайн зохион байгуулж энэ рүү нэлээд тийм хүч хаймаар байна гэдгийг бас яг энэ сүрээ өвчний асуудал хариуцсан хүмүүс байгаад та бүхэнд уриалж байна. Энэ сүрээ өвчнийг идэгэх боломжтой өвчин дээр нь энэ дээр дэлхийн нийтээр тэмцэж байна. Олон улсын энэ чиглэлийн байгууллагуудаас хөрөнгө босгох, хөрөнгө оруулалтыг татах, мөнгөний олж ирэх бүрэн боломж байна гэдгийг та бүхэн бас сайн мэдэж байгаа. Нөгөө талаараа сүрээгийн талаарх эмчилгээ төрөөс үн төлбөргүй гэдгийг бас ард иргэдэд бас сайн ойлгуулж, үн төлбөргүй эмчилгээ учраас яг өөрийнхөө эрүүл мэндийн төлөө иргэн болгон анхаарах ёстой гэдэг ийм юм дээр бас тодорхой жаахан ажлууд хиймээр байна гэдгийг та бүхэндээ хэлье. Дээр нь энэ сүрээ өвчний талаарх энэ ажил олгогч нар за ялангуяа энэ боловсролын байгууллагууд энэ хүн ам бөөнөрөө одоо хүүхэд залуучууд бөөнөрөө суралцж байгаа, нэг танхимд зааланхимд удаан хугацаанд суралцж байгаа, нэг зааланхимд бөөнөрөө ажиллаж удаан хугацаанд ажиллаж байгаа ийм орчин нөхцөл сүрээ өвчний тархалтыг байлгахгүй болох даалт хэлбэрийн сүрээг одоо дасгалан зогсоохын ажил руу хэдүүлээ одоо ойрын хугацаанд яаралтай ормоор байна гэж. Сүүлүүд залуучууд ихээр ингээд өвдөх хандлага байгаа зэрэг нь бидний хувьд үнэхээр сэтгэл түгшээсэн асуудал учраас нийгэм бодлогын байнгын хорооны хувьд ч гэсэн энд нэлээд анхаарч байна. Бид сая 2022 оны төсөв хийлцэх үед жишээлбэл анхын шатнд дах энэ урьдчилан сэргийлэх онцлогоо гэдэг энэ чиглэлээр бид юуны өмнө анхаарахгүй бол хэдэн том шатлалын эмнэлгүүдээ юм уу эсвэл одоо дараагийн шатнд хүмүүс очиод асар их мөнгө төгрөг зарцуулаад байгаа учраас бид жишээлбэл анхан шатны онцлогоо нэг хүн логдох эрүүл мэндийн даатгалаас гарах зардлыг 2 дахин нэмээд за 89-90 орчим тэрбум төгрөгийг яг энэ анхан шатнд онцлогоо урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд зарцуулна гэд мөнгө суулгаж өгсөн. Энэ эрүүл мэндийн сайдын багц маань 1.8 орчим их найд болсон байгаа. Ер нь өмнөх жилүүдийг харахад дотоодын нийт бүтээгдэхүүнд эрүүл мэндийн салбар, боловсролын салбарын эзлэх хувийн хэмжээ маш бага. Төсөв хийлцэх болгонд дандаа ингээд дутагдaltaй явж ирсэн учраас бид 2019 оноос хойш эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэхээр өндөр шатараатай арга хэмжээ авч эрс нэмэгдэж байгаа. Одоо харин энэ эрс нэмэгдэж байгаа мөнгийг яг хүндээ хүргэх энэ салбарт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн асуудал цалин хөлсийг нэмэгдүүлэх тэр хүмүүсийн санаа зовлогоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх асуудал өөрөө хамгийн чухал байгаа. Нийгмийн өвчлөлийн тархалтын байдал цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцүүлгийг 18 оны 6 сарын 6 зохион байгуулсан байна.
халбалт өвчин судлалын үндэсний төвийн сүрээгийн клиникийн эмнэлгийн уушигны хоёр тасагт бол